Тусчуулгаас 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Багангаа дүүрэгдэх цагдаагийн хилцээний 35 жилийн ог тохиолдуулан үргэлж тантай хамтдаа соён гэгэрүүлэх хөдөрлөгийг хамтран зохион байгуулж, тус хилцээний 34 албаагч, Багангаа дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, засаг даргын тамгын газрын 54 ажилтан, эрүүл мэндийн төвийн 14 эмч сувилагч, хангаа зөвсөлбөр сургуулийн 250 сурагч, дүүргийн 319 иргэнийг хамрууллаа. Өдөрлөгийн хүрээнд нэг ахмад ажилтанд талархал илэрхийлж, 2 албаагч 2 гэр бүлийг алдаршуулан, 2 төрийн байгууллагын хамтын ажиллагааг сурталчилж, 8 удаагийн урлагийн хэсэгчилсэн тоглолтоор үйлчиллээ. Өдөрлөгийн үеэр үлээвэр найрлах хөгжмийн аялалгуу, амжилт хүссэн эрүүлийн хамт хилцээний бие бүрэлдэхүүнийг инээмсэглэн өгтөж, ажлын өдрийг эрч хүч урам зоригтойгоор эхлүүлж, бие биедээ талархал магтаалын үгийг хэлж урам өглөө. Цагдаагийн ерөнхий газраас 2018 онд албаагчдын ажлын хариуцлага, ёс зүйг дэвшлүүлэх зорилтыг дэвшүүлсэнтэй холбогдуулж, тус хилцээний 7 албаагчид чуулгын уран бүтээлчдээс итгэлийн захидлыг бичиж, биечлэн гардуулж, цагдаагийн албаагчийн ёс зүй сахилгын дүрмийг хэн сайн судалсан бэ асуулт хариултын тэмцээн зохиож, албаагчдын ойлголт мэдлэгийг баттгалаа. Тэмцээний 1-р байрыг тус хилцээний харуулчин цагдаагийн ахлагч Дэлэг Бүнцэг, 2-р байрыг эргүүлийн цагдаагийн ахлагч Мөнх Баяр нар эзэлж, сарын үндсэн цалингийн 10-аас 15%-аар шагнуулсан юм а. Түүнчлэн чуулгын бүжигчин Дамжаа Бадгарын заасан бүжгийн хичээлд хилцээний албаагч нар идэвхтэй оролцож, орчин үеийн бүжгийн уян надрахай хөдөлгөөнийг хамтдаа сурцгаалаа. Нутаг дэвсгэрийн иргэдийн аюулгүй амар тайван амьдралын төлөө гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд Багангаа дүүрэгдэх цагдаагийн хилцээтэй нэгт уялдаа холбоотой үр дүнтэй хамтран ажилладаг тус дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, засаг даргын тамгын газрын удирдлага хамт олон болон сургагч ахлагч Ууган Баярын гэргий дүүргийн хот тогтчлтын хилцээний ахлах мэрэгчлэлтэнд цог жавхланд зориулсан талархал ажиллагааг засаг даргын тамгын газрын хурлын танхимд зохион байгууллаа. Багангаа дүүргийн хангаа зохицуулбар сургуульд суралцдаг хилцээний албаагчдын 23 хүүхдийг алдаршуулж, цагдаа зохицуулагч цагдаагийн ахлагч Бүхбаатарын хүү, 12-ын А ангийн сурагч Бадам Самбууд төрсөн өдрийн баяр хүргэж 35 жилийн ойн дурсгалын бэлгийг гардуулан өглөө. Дүүргийн эрүүл мэндийн төвийн эмч сувилагч нарт амжилттай үр дүнтэй хамтран ажилдагт нь талархал илэрхийлж, олон улсын сувилагч нарын өдрийн мэндийг дэвшүүлж, эргүүлийн цагдаагийн ахлагч Мөнх Баярын ээж, эрүүл мэндийн төвийн асрагч ажилтай Алтан Чимгийн төрсөн өдрийг тохиолдуулан баяр хүргэж урлагийн хэсэгчилсэн тоглолтоор бэлэг барьлаа. Бас маш өндөр байна. Ийм яаж бодсонгүй тэгээд хуралдаа гэлээ байгууллага дээр хуралдаа хэрнэгүй хөдөлсөн чи тийм бол та бүхэн ч гэсэн баярлалаа. Та бүхэн ажлын амьдралд хүсье, амьдралд нь сайн сайхан бүгдийг хүсье. Тус хилцээний ахмад ажилтан цагдаагийн бэлтгэл ахлагч болон цагдаагийн байгууллагад гэр бүлээрээ ажиллахын зэрэгцээ, ажил хөдөлмөр, спортын авьяас чадвараараа хамт олонныхоо үлгэр дуурайл болж яваа. Залуу гэр бүл болох эргүүлийн цагдаагийн дэд ахлагч Ган Эрдэнэ, түүний гэргийн эрүүлжүүлэх байрны эмч цагдаагийн ахлах дэслэгч Мөнх Цул нарт зориулсан морин хуурын аялалгуу Монгол ардын дуу ая дууны мэдчилгээгээр өргөө гэрээг нь мэлааж аз жаргал хүсэн өрөөлөө. Сэтгэл өндөр байна. Сүлж уулын хамт олонд ажлын амьдралд наадчрал сайн хүсье. Мөн Багангаа дүүргийн цагдаагийн хилцээний хамт олонд бие бүрэлдэхүүнд нэм сумдарахтай бүрэлдэхүүнд бас ажлын амжилт амьдралд наадчрал сайн хүсье өрөөлөө. Багангаа дүүргийн 1-2 дугаар хорооны иргэдэд зориулсан 2 удаагийн урлагийн тоглолтыг зохион байгуулж, тоглолтын үеэр сүүлийн 5 жилийн хугацаанд сахилга ёс зүйн зөрчил дутагдал гаргалгүй ажиллаж ирсэн зохицуулагч цагдаагийн ахлагч Батбаатар, хилцээний хамгийн хөдөлмөрч албаагчаар шалгарсан ахлах мөрдөгч цагдаагийн ахмад Оюун Даваа нарыг хамт олонний саналын дагуу алдаршуулсан юм а. Түүнчлэн тоглолт үзэхээр ирсэн иргэд болон хилцээний албаагчид сүлдчуулгын бие бүрэлдэхүүн, залуу хосын амьдралын мартагдашгүй хормын гэрч болж, тус хилцээний олон нийтийн цагдаа Бямба, хайртай бүсгүй хангаа зохицуулбар сургуулийн бага ангийн багш Ундралт гэрлэх санал тавьж, сүүн бүгжийг ёслол төгөлдөр гардуулан өглөө. Үргэлж тантай хамтдаа өдөрлөг нь албаагчдад эерэг сэтгэлгээг төрүүлж, албаараа бахархах сэтгэл, урам зоригийг нь нэмэгдүүлсэн ач холбогдолтой ажил болж байгааг байгууллагын удирдлага албаагчдаас илэрхийлж байлаа.